Эмэгтэй хүн бүрийн дотор дааврын өөрчлөлт, сэтгэл хөдлөлийн хэлбэлзэл, ачаалал, айдас гэх мэт нууц мэдрэмжүүд оршдог. Гэвч бид энэ талаар огт ярилцдаг. Тэгэхээр өнөөдөр бид эмэгтэйчүүдийн сэтгэл зүйн онцлог гэсэн сэдвээр ярилцгаар сэтгэл судлаач Амина студид орсон байна. Манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар New Origin брэнд. Та бүхний өнөөдөр маргааш бүрт бид хамт орших болно. New Origin. За танд өнөөдрийн мэндийг хүргэе. Сайн байцгаана уу? Энэ нэвтрүүлгийг үзэж байгаа бас үзэгчтэй минь дүргий. Чи маш хөөрхөн харагдчихжээ. За маш баярлалаа. Өөр бас маш үзэсгэлэнтэй харагдчихжээ. Анх удаа ингэ хоёлаа нүр харж ярилцчихжээ. Зөндөө ингэ зөндөө харж ирсэн. Тийм. За тэгэхээр хоёлаа эмэгтэйчүүдийн сэтгэл зүйн онцлог гэдэг сэдвээр ярихын тулд тэгэхээр хоёлаа нэг эмэгтэй биднэрт бичиж ирүүлсэн загтлыг унш. Тэгээ хоёлаа тэр загтал дээр ярилцъя те. За сайн байна уу? Би 28 настай эмэгтэй. Би өөрийгөө заримдаа ойлгодгүй. Нэг өдөр өөртөө ихтгэл дүүрэн байснаа дараа нь гинт бүх зүйл утгагүй мэт санагддаг. Багахан зүйлд гомдох, уурлах, санаа зовох нь хитрхи амархан гэх юм уу? Гэр бүлийнхэн найзууд маань намайг дэндүү мэдрэмтгий гэдгээ. Надад ч бас энэ асуудал шиг санагдахгүй би. Заримдаа өөрийгөө сэтгцэн асуудалтай юм болов уу гэж бодох юм аа. Эмэгтэй хүмүүс ийм асуудалтай байдгүй. Эсвэл би л ганцаараа юм болов уу? Сэтгэл зүгээ удирдах сурмаар байна. Зөвлөгөө өгөөч гэсэн. 28 настай эмэгтэй тийм. За яг уу нэг үйлчлүүлэгчдийнхаа дунджаар ингээ харахад угаасаа манлан онлоорч тэр нэг 28-аас 35 насны хооронд эмэгтэй хүний хамгийн том шилжилтийн одоо өөрчлөлтийн нас гэж үздэг. Энэ үед маш их эмэгтэйчүүд хямардаг л да одоо ажиллагийн сольдог ч юм уу тий. Хуучин нөгөө нэг бидний мөрөөддөг байсан сайхан ханхүүтэй суугаад тий. Сайн ээж болоод тэ карьер хавьд ингээд гэд нөгөө гоё эмэгтэй хүний нандин мөрөөдөл маань 28 наснаас эхлээд бодит нөхцөл байдал дээр чинь юу ч амьдрал юм байдгүй юм шүү дээ. Яг эцсийн дүндээ би өөрийнхөө амьдралыг өөрөө зохицуулахгүй бол өөрийнхөө сэтгэл хөдлөл мэдрэмжийг өөрөө ойлгохгүй бол энэ үед одоо хинч надад туслахгүй маань гэдэг асар их юм сэтгэл зүйн ганцаарлын мэдрэмж төрөх үе. Тэгэхээр энэ нөгөө хэцүү мэдрэмж төрөөд өөрийнхөө сэтгэл санаа ингээд савлж байгаа энэ үед бол нэгсэндээ муу биш, сайн гэсэн. Яагаад тэгэхээр өөрчлөгдөж байгаа. Хүмүүс одоо юу гэдэг чамайг ямар их одоо тэ сэтгцэн өвчтэй майшин эмо яагаад ингэж чамайг юусоо ойлгоход хэцүү байгаа ингээл гадны тэр ирж байгаа тэр шүүлтүр янз бүрийн үгийг юусоо битээ то яг одоо ингээд дотор мэдрэгдэж байгаа энэ мэдрэмжүүд чинь чамайг цаашдаа яг ямар хүн болох вэ гэдгийг чинь тодорхойлох гэж ирж байгаа өвдөлтүүд гэдэг аюулсан хүлэн зөвшөөр. За тэгснэр хүн нөгөө өвдөлтөөр дамжуулж нэрээ би ч өнөөдрийн хүртэл яг юу хийж амьдарч ирсэн. Яг өнөөдрийн хүртэл би яг үнэхээр юу хүсэж ирсэн. Би нэрээ яаж байх хэвээр гэдгээ илүү ойлгоод ирэнгүүт яг энэ өвдөлтөөр дамжуул за би одоо нэг сэтгэл зүйн хязгаар хэмжээгээ ингэж тавих хэвээр байна гэдэг ойлголтууд гарч ирдэг. Тэгэхээр энэ үе дээр маш сайн хүнтэй ярилц илүү дуртай зүйлээ ойлгох гэж хичээ. Мэдээч нөгөө хүмүүсээс тусламж авах гал ингээл өөрийгөө ойлгох хэрэгцээний хувьд ингээл нөхөртөө ч юм уу эсвэл хажуутай хүмүүстэйгээ өөрийгөө тайлбарлах гэж хичээн л тэ. Гэтэ яг ингээд чамайг өөрөөс чинь өөр ойлгох хүн байхгүй учраас өөрийнхөө мэдрэмжийг илүү их толдоод тэгээд өөрийнхөө яг хүсэж байгаа мэдрэмжийнхаа дагуу юмнуудыг зоригтойгоор үйлдэл болгоод хийх юм бол энэ үдирээ маш том өөрчлөлтийг одоо бий болгодог юм нас байгаа. Тэгэхээр 28-аас 35 насны эмэгтэйчүүд сонсч ивэл энэ үдирээ маш сайн өөрийгөө ажиглаараа тэгээд яг нөгөө хүмүүс гинтийн ийм жоохон өөрчлөлтийг мэдрээд хурлууд мэдрээд их үедээ салдаг. Тэгээд энэ үе дээр магадгүй өөр одоо газар руу очиж нөгөө шинээр амьдралаа эхлүүлмээр санагддаг ч юм уу ийм үе өөрчлөлтийн үе ирдэг. Тэгэхээр энэ үед аль болох байгаа үн цэнтэй зүйлүүдэд хадгалж үлдэнгээ өөртөө илүү цагийг гаргаж сэтгэл зүйд тайлбах юм бол энэ үед асар олон сайн зүйлүүд гарч ирдэг шүү гэж зөвлөмөр. Эмэгтэй хүний сэтгэл зүйн онцлог гэдэг зүйл нь яг юундаа хадгалагддаг юм бэ? Чинь магадгүй даамраас болд юм уу? Стресс илүү мэдрэг байдгаас болд юм уу те? Нэг ийм зүйлүүд байна. Одоо ингээд нэлээд олон жил ажиллалаа. За яг хөө бид нар анх бол онлоо үзэхдээ мэдээж дааврын үйл ажиллагааны хувьд бас ингээд гений хувьд те эмэгтэйлэг шин чанарын хувьд бол анханасаа ингээд ерөөсөө сэтгэл зүйн хэрэгцээ жишээлбэл анханасаа аюулгүй байдлын хэрэгцээг эмэгтэй хүмүүс одоо авч иш тайвширдаг гэдэг ч юм уу те. Эмэгтэй хүмүүсийн дааврын үйл ажиллагаа мэдээж сар болгон хүүхэд төрүүлж байгаа. Тэгэхээр хүүхэд төрүүлэх одоо эволюцийн үе явагдчихэд. Тэгэхээр энэ үед дааврын үйл ажиллагааны мэдээж цохилтонд орж байгаа учраас сэтгэл хөдлөлийн хувьд бол мэдээж эмзэг савлгаатай мэдээж эрэгтэй хүнээс өөр. За эмэгтэйлэг шин чанар гэхээр юу байдаг вэ гэхээр одоо Карл Юнгийн үзснээр бол
эрэгтэйлэг эмэгтэйлэг шинж бол ер нь бол хүнд ингээд зэрэг байж идэг. Гэхдээ энийг эмэгтэйлэг шинж чанар нь илүү давангаа байна гэдэг маань илүү их зуян, зөөлөн шинж чанар, аливаа зүйлийг илүү мэдрэг хүлээж авдаг, эмпати чадвар сайтай. Ялангуяа орчин тойрны нөлөө хажууд байгаа хүнийхээ сэтгэл хөдлөлийг илүү их мэдэрдэг. За тэгээ мэдрэлийн системийн хувьд бол эмэгтэй хүн илүү мэдрэмтгий. Угаасаа эрэгтэй хүнийг бодох юм бол яагаад тэр хүүхд төрүүлдэг учраас тархины либидо буюу нөгөө сэтгэл хөдлөлийг зохицуулж байгаа, аливаа зүйлийг инстинктээрээ зохицуулж байгаа зүйл маань бол нөгөө юмтай маш хурд юм коннект хийдэг гэсэн. Тэгэхээр хажууд жишээлбэл ингээд сэтгэл зүйд ууртай, ширүүн гэдэг ч юм уу савлгаатай хүн байх юм бол эмэгтэй хүн дагаад хямрна гэсэн. Тэгэхээр эмэгтэй хүмүүсийн сэтгэл зүйн онцлог бол орчин тойрон бөгөөд хамт байгаа хүмүүсээсээ ер нь бол дагаж мэдрэг хуурж идэг юм сэтгэл зүйн онцлогтой. Эрэгтэй хүн бол харьцангуй бие дас. За тэгсэн чинь ингээд бид нар ингээд судалгаа хийгээл за эмэгтэй хүн бол ийм онцлогтой ингээд ийм гэсэн чинь эмэгтэй хүмүүс яаж байгаа гэхээр за би сэтгэл хөдлөл өндөртэй юм чинь би эмзэг юм чинь гээд нөгөө сэтгэл хөдлөлийнхаа мэдрэмжээрээ давангаа байдлаар бусдыг удирдах гэсэн тэр байдлаараа далаалгаж нөгөө хүмүүстэй тэгээ манипуляц хийх гэсэн ийм нэгсэндээ нарциссист юм аягийн шинжийг илүү давамгаалах. Яагаад гэхээр эмэгтэй хүмүүсийн дуу хоолой чанга болох тусам нөгөө талаараа ийм нийгмийн тэнцвэрийг алдагдуулж ингэж бид нар үздэг. Тэгэхээр эмэгтэй хүмүүс яагаад ийм их тэнцвэрийг алдагдуулах юм савлгаанд хүрч байгаа гэхээр яалтчгүй нийгмийн хөгжил маань маш хурдтай явж байгаа тохиолдолд бол мэдээж санхүүгийн асуудал төр эмэгтэй хүмүүс бие даан оролцож эхэлж байгаа юм. Боловсролын хувьд илүү өндөр болж эхэлж байгаа юм. За нийгмийн оролцооны хувьд эрэгтэй хүнтэй хамт зэрэгцээд ингээ ороод ирэнгүүт эмэгтэй хүмүүсийн нөгөө мэдрэлийн ачаал бол илүү өндөр түвшинд болоод ирж байгаа. Тэгэхээр нөгөө нэг үндсэн дааврын үйл ажиллагаараа нөгөө савлгаацдаг гэсэн эмэгтэйчүүд чинь давхар ийм амьдралын ачааг илүү ингээд үүрээд ирэхээр ерөөсөө сэтгцийн хувьд дааж чадахгүй маш их ачааг эмэгтэй хүмүүс нуруунд дээр үрж байгаа. Тэгэхээр энийг яах вэ гэдэг ийм ачааллыг ерөөс эмэгтэй хүмүүс ойлгох болсон. За эмэгтэй хүмүүс өнөөдөр бол бид нар яаж байгаа мэдээж найзтайгаа гарч уудаг нэгсэн байна тий. За тэгээд илүү ууртай болсон байна, илүү цочмог болсон байна. Тэгэхээр энэ нөхцөл байдлыг эрэгтэй хүмүүс мэдрээд ахаар яадаг вэ гэхээр эрэгтэй хүн бол яг ясан дээр сэтгэл зүйд илүү доктортой хүмүүс л тий. Тэдэрт яг юу хэрэгцээтэй байна гэхээр гэр бүлийн уур амьсгал ялангуяа энэ нөгөө эрэгтэй хүн дотроосоо ингэж хайрыг мэдрэх тэр мөн чанар нь харьцангуй бага гэсэн. Тэгэхээр эрэгтэй хүн эмэгтэй хүн байхгүй л хоосон. Тэгэхээр эрэгтэй хүн хоосон гэдэг мэдрэмжийг мэдрэхээр яах нь ганцаардал. Тэгэхээр энэ ганцаардлыг эрэгтэй хүмүүс тайлж чадахгүй байхаараа яах вэ? Нөгөө мөрөөдөө тоглоом, нөгөө арх, нөгөөнийг хүүхэн шуух. Тэгэхээр эрэгтэй хүн ерөөсөө нийгэмд хаягдсан гэсэн сэтгэл зүй. Эмэгтэйчүүд нь бол нөгөө талаараа маш их мэдрэлийн системийн ачаал дүртэнгүүтээ өөрийгөө тэнцвүүлэхэд чадхаа болоод дотроосоо өөрийгөө хайрлахаа болоод хажууд хүмүүстэй нөгөө хайрыг өгөхөө болоод ирэнгүүт эрэгтэй хүмүүс орхигдсон. Нэг ийм тэнцвэргүй байдалд орохоор юу гарч ирж байгаа гэхээр эрэгтэй эмэгтэй хүмүүс дайсан шиг амьдарч байгаа гэсэн. Тэгэхээр нөгөө уг нь ин ян гэж ярьдаг ч юм уу, арга бэлэг гэдэг ч юм уу, бие биенээ нөхөж нөгөө эмэгтэй хүн чи өөрөөсөө үүсгэж хайрыг мэдэрч дүүрэж жагаад хажууд хүмүүстэй нөгөө сэтгэл зүйн зөөлөн уур амьсгал хайрыг түгээдэг хүмүүс маань өөрсдөө асар их хоосрол, ядралт, мэдрэлийн ачаалт өртөөд ирэнгүүт юу гэж боддог вэ гэхээр эр нөхөр маань намайг хайрлахгүй нь эцсийн үндэ буруутан ханаас хайж байгаа гэхээр гаднаас хажууд байгаа хүмүүсийн гомдол тэгээд дээр нь эмэгтэй хүмүүс нөгөө төрсний дараа асар их сэтгэл зүйн хувьд эмзэг байх үедээ хамгийн хүчтэй гомдлыг мэдэрч кодлогдож идэг вэ. Тэгэхээр яах нь нөгөө ингээ амьдрал хэцүү болоод нөгөө дарамттай ачаалттай стресстэй болоод ирэнгүүт төрсний дараа намайг гомдож исэн хатан байж төрсний дараа надад анхаарал халамж тавиагүй нөхрийн хайр гэдэг ингээд энэ зүйлүүдийг бодоод ирэхээр нөгөө нэг сэтгэл зүйн маань өнгөрсөн цагт болж исэн тэр үйл явдлуудтай холбонгуудаа за ерөөсөө би хайрлагдахгүй юм. За тэгвэл би амьдралаа өөрчлөе гэдэг ийм огцом шийдвэр гаргаж байгаа маань эргээд нөгөө нийгмийн гэр бүлийн доктортой байх нөгөө нэг үн цэнтэй гэж мэдрэх энэ аюулгүй байдлын юм уур амьсгалыг бүрдүүлдэг гол үн цэнтэй зүйлээ монголчууд ер нь алдсан. Юу бид нар ойлгох хэрэгтэй байгаа даа гэхээр ерөөсөө хайр.
хүлээн зөвшөөрөлт. Би бинийг одоо хүн гэдэг талаас нь хүлээж авахгүй бол энэ нөгөө оюуны энэ тэмцэл гэдэг чинь эрэгтэй хүн чинь байх хэвээр, эмэгтэй хүн чинь байх хэвээр гэдэг ийм ширүүн тэмцэлтийн дунд ерөөсөө нийгэм гэдэг чинь өөрөө аюулгүй байдал алдаад ирэхээр бид нар нөгөө бие биенийг үзэн ядах тусам гэр бүлийн аюулгүй байдал, нөгөө нэг уламжлалт, нөгөө бүлээрээ амьдрдаг энэ тогтолцоо маань байхгүй болох юм бол улс үндэстний аюулгүй байдал ер нь бол ингэж аюултай нөхцөл байдалд орж байгаа гэдгийг бид нар харахгүйгээр их дотор ширүү урамсгалт. Ингээд задлаад ярих юм бол энэ нарийн юм нюансууд яваад байгаа юм. Тэгээд ингээд би эцсийн нүндээ эрэгтэйчүүдийг нэг хэсэг буруутгадаг байлаа одоо. Өөрөө эмэгтэй хүний нөгөө талаас их зөвлөгөө өгөөл мэдрээл ингээл яасан муухай эмэгтэйчүүд өстө зовоод байгаа юм. Эрэгтэй хүн чи яагаад хүчтэй чадахгүй? Эрэгтэй хүн хүчтэй ах хэвээр гэдэг. Гэтэ ингээ эргээ харсан чи эмэгтэй хүмүүст ийм ачаал өхөр ийм нийгэм байгаад гэдэг. Тэгээ бид нар одоо гол шийдэл ярих хэрэгцээ болсон байна. Онл ярьсаар одоо олон сэтгэл зүйн нэвтрүүлэг гарлаа шүү дээ. Онлыг бол одоо бүгдээрээ далд ухамсар гэж юу юм, эго гэж юу юм, тэ одоо нөгөө бага насны трама гэж юу юм гэдгийг бараг л хүн болгон мэддэг боллоо. Энэ бол сайн. Одоо бид нар шийдэл ярих цаг нь болсон гэж юу нь бол үзэж байгаа. Бүгд найрамдах Солонгос улсад хамгийн түрүүнд эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн ач холбогдлыг дуу хоолойгоор илэрхийлж, витаминыг лабораторид бус байгаль эхийн хэвлээд ургуулсан бүтээсэн. Илүү эрч хүчтэй эрүүлэр хөгжрөлтөө өгдөхийн төлөө томчууд хүүхдүүдээс эхлээд хүн бүр өөрийн биеийг аюулгүйгээр ачлан хамгаалах боломжтой байхаар бүхний өнөөдөр маргааш бүрт бид хамт орших болно. Одоо би ингээ ажиллаад байхад сүүлийн үеийн нэг юм сэтгэлж айгу тийм токсик гэдэг юм бүр үнэхээр амар дэлгэрсэн юм шиг харагдаад байгаа байхгүй. Тэгээ дээрэс нь эмэгтэй хүмүүст бас энэ маш ингээ байгаад байгаа юм шиг. Тийм тэгэхээр тойлоо түрүү ярьж байсан шүү дээ. Эмэгтэйчүүд маань ингээ аюу ийм байна. Тэгэхээр энэ талаар юу нэг миний анзаарсан үнэхээр ийм байгаа юу? Тэ нийгэмдэр ийм байна уу? Үүсэт байгаа шалтгаан нь юу болж юм те? Салтууд донд ийм байна уу гэдэг ч юм уу. Тийм чиний хэлдэг яг зөв байгаа. Нэг тиймэрхүү шин чанар бүр үнэхээр дамгаалж байна. Анх одоо сэтгэлзэн төвөө бид нар 8 жилийн өмнө нээж хахад бол эрэгтэй хүн ирнэ гэдэг одоо баг байдгүй байлаа. Нөхрөө хүчээр одоо татаж авчирдаг. За сэтгэлзэн талаар ингээд маш олон мэдээлэл ингээд гараад ирэнгүүт эрэгтэй хүмүүс за нэрээ сэтгэлзэн гэдэг чинь чухал юм байна гэдгийг ойлгож ирж байгаа сайн. Гэхдээ нөгөө талаар эрэгтэй хүмүүстэй маш их үйлчлэл үзүүлээд ингээд ярилцаад байхаар эрэгтэй хүмүүсийн нөгөө мэдрэмж, сэтгэл хөдлөл гэдэг чинь адилхан л одоо дотоод хүүхэд байгаа. Ерөөсөө хүүхэд. Тэгээ ингээд эрэгтэй хүний хүсэж байгаа зүйл нь ер нь юу юм гэхээр сайхан гэр бүлтэй болоод тэгээд эмэгтэй хүнийг те их хүүхдэл санхүүгийн дац жаргалтай бүрэн хангачвал тэгээ болоо. Зорилго нь ердөө энэ. Эмэгтэй хүмүүс нь орж ирэхээр яадаг вэ гэхээр одоо би гэдэг эго нь маш өндөр. Эрэгтэйчүүдийн энэ сэтгэл зүйн байдал бол ерөөсөө дэлхийд даяараа маш их хоосролт өртсөн байгаа нь угаасаа ингээд нийтээрээ байна. Тэгэхээр энэ бүр дэлхийн түүхтэй холбоотой ингээд явчихж байна. За тэгэнгүүт за эмэгтэй хүмүүс нь угаасаа ингээд амгаалж байна. Гэхдээ Азийн орнууд харьцангуй бас эрэгтэй хүмүүсийг хүндэтгдэг, эрэгтэй хүнийг одоо тий бас ингээд ямар ч тий байсан ч гэсэн одоо сул талын бид одоо Монгол эмэгтэйчүүд бол эрэгтэй хүний сул талыг гаргаж ирчихсэн халж байгаа шүү дээ. Гэтэл бол эрэгтэй хүний ямар ч байсан ч гэсэн эрэгтэй хүн гэдэг талаас нь хүндэтгдэг ийм ёс заншил нь бол Азиудын хувьд байгаад байгаа учраас эмэгтэй хүмүүс нь эмэгтэйгээрээ эрэгтэйчүүд нь эрэгтэйгээрээ байгаад хаар арай нэг гэр бүлийн доктортой байгаа. Гэтэл энэ Европ болон Америкт очиод харахаар ерөөсөө энэ тэнцүү гэж байгаа боловч сэтгэл зүйн хувьд бид нар шиг хоорондоо ээнэгшдэг юм байна. Их тогтмол болдгоо. Дандаа хувийн орон зайтай. Дандаа 50-50 гэдэг ч юм уу. За эрэгтэй нь хэрвээ ингээд амьдралаа аваад явлаа гэхэд эмэгтэй нь ямар ч лээсээ эргээд юу өгөх үү гэдгээ боддог те. Би авна гэдгээр биш. Тэгэхээр ингээд ийм балансыг бол тэд нар соёлынхаа хүрээнд ёс зүйн хувьд, ёс суртахууны хувьд, нийгмийн хөгжлийн хувьд бол ингээд бүр зааглаад өгсөн учраас за Монгол эмэгтэйчүүд гадаад эрэгтэй хүмүүстэй одоо жишээ нь Европ хүмүүстэй суулаа гэхэд хайрлуулаад байгаа юм шиг романтик мэдрэмжийг авсан ч гэсэн яг Монгол эрэгтэй хүнтэйгээ хамт байдаг шиг тийм гүв гүнзгий дотн мэдрэмжийг авч чаддгүйсээ болж ганцаарддаг юм байна. За тэгээд ингээд асуугаад яхаар Монгол эрэгтэй хүнтэйгээ л хамт байх цаанаа л өстой хэрэлдэж зодолж исэн ч гоё штэ гэдэг. Тэгэхээр монголчууд маань өөрөө сэтгэл зүйн хувьд асар их сэтгэлийн орон зайд уг нь дотн байгаад идэг. Гэхдээ одоо бид нар яг энэ одоо хязгаар хэмжээгээ нөгөө яаж зааглах уу гэдгээ улс үндэстний хувьд монгол хүмүүсийн хувьд одоо ойлгох цаг судлах цаг нь болчиход итэл нөгөө гадаадтай адилхан болохгүй бол энэ чин тийм ингээд авах ш монгол хүмүүсээ судлах хэрэгтэй. За монголоо ингээд судлаа гэд ингээд харсан чинь яасан бэ
гэхээр Монголын нийгэм маань өөрөө асар их олон зовлон одоо даван туулсан байдаг. Яагаад тэгэхээр одоо асар их эрэгтэй хүний хувьд нөө эрэгтэйлэг шин чанараа авч явж исэн оюунлаг, хүчтэй, гений өгөгдөлтэй эрэгтэй хүмүүсийн бүгднгийн одоо хэлмэгдүүлээд ер нь бол ийм том манжийн бодлогот бид нар өртсөн байгаа. Тэгэхээр ингээд нөгөө эрэгтэйлэг ийм одоо сайн генийг ингэж нэлээд нууцлж авч үлдсэн хэдэн хүмүүс байгаа ч гэсэн ер нь бол ингээ хэцүү. Тэгэхээр одоо байгаа Монгол одоо эрэгтэй хүмүүсээ муу гентэй гэж юм шүү. Ер нь бол нөгөө илүү гений хувьд эрэгтэйлэг шин чанарыг нэлээд сайн гэж агуулж явж исэн одоо хүчтэй эрэгтэйлэг ийм гентэй үндэстэй юм байна. За тэнгууд эмэгтэй хүмүүс нь яасан бэ гэсэн чинь бас монголчуудын хувьд маш хүчтэй характертай. Одоо Монгол эмэгтэй гадаад эрэгтэй хүн дээр очих юм бол өстой амар хүчрхэг санагдана. Одоо бид нар Аз одоо тэ солонгос залуу малгатгүй ирэхэл ингээ явах юм бол нөгөөтгөө бараг юу вэ ямар эмэгтэй юм бэ гэдэг ингээ голох маяг. Тэгэхээр Монгол эмэгтэй хүний сэтгэл зүйн онцлог бол өөрөө цаанаас хүчтэй. Яагаад тэгэхээр эрчүүд нь дайнд яваад өгдөг. Монгол эмэгтэйчүүд бол бүх одоо улсынхаа бодлого, гэр бүлийн бодлого, хүүхдийн хүмүүжил, за дээр нь мал ах уй санхүү бүх зүйлийг хариуцж исэн маш хүчтэй. За эрэгтэй хүн байхгүй бол би амьдралыг бие даасан байдлаар хүчтэй авч явах хэрэгтэй гэдэг гений маш том өгөгдөлтэй юм хүчтөрхөг одоо эмэгтэйчүүд байсан байдаг. Тэгэхээр ийм эмэгтэйчүүдийн одоо удам байгаад идэг. Гэтэл эрэгтэй хүмүүсийнх нь хүчтэй ген нь бага байна л гэсэн. Тэгэхээр ийм балансын тэнцвэр одоо тий алдагдсан байгаа. Тэгэхээр эмэгтэй хүмүүс маань өөрсдөө маш хүчтэй характертай. Эрэгтэйлэг шинжин давмгай, эмэгтэйлэг байдал маань ер нь бол харьцангуй юм бага зөөлхөн байх ийм байгаад байна. Тэгэхээр энэний ийм савлгаанд өртсөн байгаа. За тэгэхээр шийдэл ярина тийм үү? Хэрвээ манай Монголын эрэгтэй хүмүүс маань хэрвээ байхгүй болчих юм бол бид нар дэрхэн ирэх үү? Гадаад эрэгтэй хүмүүс ирнэ шүү дээ. Тэгэхээр яах нь улс орон маань ер нь бол ингэ байхгүй болно л гэсэн. Тэгэхээр бид нар эмэгтэйчүүд энэ цаг үед Монгол эрэгтэй хүмүүсийг хайрлаж хамгаалж улс үндэсний аюулгүй байдлыг бүрэн хамгаалж одоо цаашд ирээдүгөө гений хувьд хөгжих гэх юм бол ийм одоо чухал момент төр байгаа шүү. Тэрнээс ш одоо би өөрийгөө ойлгуулах хэрэгтэй, би ингэж тэгжин гэдэг ийм одоо Европын ч юм уу гадны энэ онол одоо амьдралд орж байгаа тэр зүйлийг бид нар давтаж точиг яриад би биндээ талцуулах шаардлагагүй нэг ийм л зүйл болж байна да. Та бүхний өнөөдөр маргааш бүрт бид хамт орших болно. New Origin. Тэгэхээр одоо их үнсрэг болсон байна. Одоо тэгэхээр сая өөр ширэнд ингээд дурдгдсан шүү дээ. Эмэгтэй хүн бол нөгөө орчин тойрноос их нөлөөлөл авдаг гэж сэтгэл зүйн онцлог юм тийм үү. Гэтэл одоо нөгөө би ийм нөгөө нөлөөлөхгүй шүү дээ тий. Би бол тийм нөгөөдөө баг нөлөөлөх гээд байна тийм үү. Ингээд баг одоо ингээд анзаардаг шүү дээ. Би хүүхдүүдээ одоо хүмүүжүүлнэ. Би та нарыг ингээд намааг ингээд хараад болно болохгүй зааварлах гал нөхрөө магадгүй би чамайг засан, чамайг имчлэн, чамайг тэгнэ гэтэл нөгөө тэр нөлөөл тэр хүн авч байгаа гэсэн үг. Би одоо ингээд харахаар магадгүй тэднээс нөлөөлөл авсан бол эмэгтэй хүн ч магадгүй энэ зүйлийн эмзэг хинтэй за одоо ингэж тэгж гэхгүйгээр нөгөө нэг юм засгаад байдаг, нэг залах гад байдаг те нэг юм жанжин байх гад байдаг, нэг юм зам байгаад байдаг штэ те. Монгол эмэгтэй хүнийг удирдна гэдэг маань өөрөө маш хэцүү асуудал юм байна л те. Тэгэхээр эрэгтэй хүмүүс маань улс орны хувьд илүү өөрсдийн гэсэн юм хүчрхэг юм одоо эрэгтэйлэг шин чанараа хөгжүүлэх юм бодлого одоо юу гэдэг нийгмийн одоо тэ бүлэглэлүүд гэдэг ч юм уу тэ эрэгтэй хүмүүсээ жоохон ингэж хүчрхэгжүүлэх тийм одоо юу гэдэндээ тэ нэг юм үйл ажиллагаанууд илүү байх юм бол тэнд эрэгтэй хүмүүс өөрсдийнхөө шин чанараа багаасаа хөгжүүлээд нөгөө эрэгтэйлэг байдлаа ингээ хөгжүүлээд ингэх юм бол энэ баланс баригдана. Эмэгтэй хүн бол одоо бидний хувьд яг яах ёстой байгаад юм гэхээр сэтгэл зүйн хувьд өөрсдийгөө удирдах тэр чадвараа сайн хөгжүүлэх хэрэгтэй. Яа тэр эмэгтэйлэг феминизм гэдэг бол Монголд маш хүчтэй ороод ирсэн байгаа учраас эмэгтэй хүний дуу хоолой илүү чанга байгаад байна. Тэгэхээр би гэдэг үзэл маань бол ерөөсөө би эмэгтэй ухраас гэдэг ийм нөхцөл байдлыг үзэл бодлын үед ингээд тавиад ирэхээр өөрийгөө удирдах чадваргүй эмэгтэйчүүд бас маш хүчтэй байгаа. Уг нь оюунлаг хүчтэй гэдэг. За тэгээд бас дахиад судлаад ингээд харсан чи юу байгаа гэхээр манай эмэгтэйчүүд маань бас ийм сэтгэл зүйд хатуу байгаагийн цаана ээжээс авсан сэтгэл зүйн гэмтэл маш хүчтэй байна. За энэ юу вэ гэхээр мэдээж ээж нь хайрлаад ингээ өсгөж хүмүүжүүлсэн байсан зүгээр. За болно. Гэхдээ
ээж нар маань өөрөө нийгмийн хувьд бас ганц бие ээж байдаг ч юм уу, нөгөө нөхрүүд нь архинд орсон, 8-нд явсан, нийгэм хэцүү байсан, ингээд нөгөө амьдрал хит их нуруунд дээр өөрсөн ээж нарын сэтгэл зүйн тэр хатуужил гэдэг зүйл маань охин хүүхэдтэй дамжуулах тэр сэтгэл зүйн мэдрэмжийг уян зөөлөн байх, би өөртөө зөвлөхөн байх, те өөрийнхөө дотоод мэдрэмжийг хүртэл одоо үүсэх хэмжээний юм хатуу байх ёстой гэдэг ийм гэмтэл, ер нь бол гэмтэл гэж хэл. Ийм одоо хатуу байх ёстой гэдэг ийм хатуу ээж нарын сэтгэл зүйн байдал маань охтуудад маань маш хүчтэй явагдсан. За магадгүй аав нь зөөлхөн байгаад аваараа хайрлагдаад өссөн байж болно. Гэхдээ амьдрал дээр гараад ирэхээр ээж авч ирсэн тэр сэтгэлийн шархыг ямар нэг байдлаар тэр охин авнаа да, одоо нөхөр нь гомдоо, нөхөр нь уурална, тэнд асуудал үүснэ. Ингээд ирэхээр ээжээс авсан сэтгэл зүйн гэмтэл маань сэтэрч идэг. За тэгвэл би хатуу байх ёстой байна. Тэгвэл би өөртөө ч хатуу хандна, ингээд бусдад ч хатуу хандна гэдэг ч юм ийм. Тэр энэ аюултай л да. Өөрийгөө дотроосоо нөгөө за би хаяач гэсэн нэг амарчи. Хаяач гэсэн өөртөө зөвлөх хандъя. Хаяач гэсэн яг хүнийг уучлалчи та. Хүн яг миний нөхөр ингээл үз. Яг те ийм л байгаа биз гэдэг нэг ийм уучлах ийм зөөлөн уян шин чанар маань ер нь байхгүй. Ингээл нэг л гэмтэл аваад нэг л гомдох юм бол за гэл эргээд харах юм магадлал нь маш хүчтэй байгаа маань энэ сэтгэл зүйн хувьд ерөөс юм хатуу байх ёстой гэдэг юм гэмтэл дамаараа явсараад нөгөө эмээгээс ээжээс өвлөгдөж ирээд за би ер нь ингээд ийм л байх ёстой байна. Манайх нэг иймэрхүү тий. Ингээд явцсан байна да бүсгүйчүүд нь. Би яг өнөөдөр зүгээр тэгээ бодож исэн нэвтрүүлгийн өмнөхөн зүгээр өнөөдрийн сэдвтэй холбогдлохгүйгээр зүгээр ингээд бодсон чинь би зөв өөр дээр ингээ бодохоор за би 32-тайг харахаар би 25 таа байхдаа эрэгтэй хүнтэй яаж харьцдаг байсан бэ гэдгээ бодоод одоо би 32-тайг ингээ харахаар би бол одоо юу хүсдэгэ мэддэг те ингээд ямар байгаагаа шууд илэрхийлж чаддаг тэр хүнийг бас яагаад байгааг ч нүдийн харцыг хараад ойлгож чаддаг худлаа яриад байна уу үний яриад байна уу те надаас ингээд хүсэж байгаа зүйл нь зүгээр ашиг хонжоо байна уу эсвэл үнэхээр хайр сэтгэл байна уу гэдгийг ядаж биеийн хилэмжийг нь хараад ч юм уу те одоо нэг юм царай зүс биеийнхаа гэлтүүгээр тэр хүний өнөөдөр яг тэр эр хүн байх чадамж нь хэр байгаа гэдгийг зүгээр ингээд нэг байж байгаа л харагддаг. Гэтэл тэр 20 хэд настай байхад бол нөгөө өндөр байх нь царайлаг байх нь те эсвэл гоё хувцалдаг байх нь те тэр хүнд миний ер нь юунд дуртай дургу огт хамаагүй зүгээр тэгэл яаж хийж байгаа л те ингээд үнэхээр краш бол дурлцсан бол те ингээд нэг хөтөлцөөл явж байгаа сонирхолтой ч юм. Тэр нэг юм настай холбоотой байдгүй эмэгтэй хүний одоо энэ ухаарал, буур суур те тий эмэгтэй хүмүүс төрүүлээд төлөвшдөг. Ер нь бол 32 3 татаа эмэгтэй хүн ингэ төлөвшөж байгаа. Тэгэхээр нөө төлөвшнө гэдэг байгаа маань за би ер нь ингээд өөрийнхөө амьдралд бие даах шийдвэр сонголтыг өөрөө хийж чадах юм байна гэдэг ойлгочихж байгаа гэсэн. Тэгэхээр нөгөө хинээс ч асуухгүйгээр хинээс нөлөөнд автахгүйгээр өөрийнхөө амьдралд сонголт хийх чадвартай болно гэдэг маань сэтгэл зүйд бие даасан төлөвшсөн хүнийг хэлж. Тэгэхээр 32 33 татаа эмэгтэй хүн ингэ төлөвшөж байгаа. Гэтэл яасан байх нь эрэгтэй хүн 40 гарч иж. Арай гэж төлөвшнө. Тэр эмэгтэй хүний нөгөө хөгжил, хөгшрөлт, одоо тэлэлт гэдэг байгаа зүйл чинь маш хурдан хугацаанд ингээд явчихж байгаа. Тэгэхээр эрэгтэй хүн 30 гарсан мөртлөө 20-тэй юм шиг ингээд гэдэг чинь төлөвшөөгүй байх тэр нөгөө нас нь бас тэгж явагддаг. Тэгэхээр эрэгтэй хүнийг нөгөө төлөвшөх хүртэл нь одоо тэгэл эмэгтэй хүн хажууд нь дэмжихээс өөр аргагүй. Бүгд найрамдах Солонгос улсад хамгийн түрүүнд эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн ач холбогдлыг дуу хоолойгоор илэрхийлж, витаминыг лабораторид бус байгаль эхийн хэвлээд ургуулсан бүтээсэн. Илүү эрч хүчтэй эрүүлэр хөгшрөлтөө угтахын төлөө томчууд хүүхдүүдээс эхлээд хүн бүр өөрийн биеэ аюулгүйгээр ачлан хамгаалах боломжтой байхаар бүхний өнөөдөр маргааш бүрт бид хамт оршуулна. Одоо ингээд би нэг эрэгтэйлэг эмэгтэй хүн байхгүй юу гэл тэгдэг штэ. Би уусаа багасаа л юм иршүүд юун тийм эмэгтэйлэг эмэгтэйнээс нэстэ тийм байж чадахгүй матахгүй гэл. Би ч юм бас айгу багасаа олон ах нартай уссан, олон ирчүүдэн туссан. Ер нь бол би өөрийгөө хангалттай иршүүд гэж би боддог байхгүй юу. Ер нь бол тэгсэн чинь би өөрөөсөө анзаарсан чинь би ч юм аим шиг эмэгтэйлэг хүн байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө тэр нь яаж юм гэхэлэр нөгөө орчин нөхцлөөс цаг хугацаагаас нөгөө надад нөлөөлөд байгаа зүйлээс 100% хамааралтай байд юм гэдгийг би ингээ айгу сайн мэдсэн. Тэгэл хүн намайг
ингээд ингэх юм бол би ихлэ шоконд орж байгаа байхгүй. Хүнд эрхэлж чадахгүй анхандаа. За яа тийм бол гэж ингээл бодож модоол тэнэгтэй илгэснээр тэндээ өөрөө бантаж цухтаагаал дугаа олж молоол те. Тэгээд исэн чинь яг ингээ өөрийгөө харсан чинь асар эмгтээлэг хүмүүс байхгүй юу. Тэгээ би одоо яг ингээд одоо үзэгчдэд хандаж хэлэхэд байгаа. Эмэгтэй хүн болгон дотор айгүй тийм эмэгтэйлэг уян зөөлөн байд юм билээ те. Тэгвэл тэрийг нөө гаргаж чадахгүй. Тэр гаргахаараа тэнэг харагчих гэдэг юм санагдаад эсвэл нөгөө мэдхгүй мэдрэмжээ гаргахаас айж ичдэг ч юм уу те. Ингээд тийх эсвэл ирэхгүй юм шиг те. Ингээд инээж ханаах хөхрөх ингээд эрхлэх ирэхгүй юм шиг дандаа л нэг Японы зүтгүүр шиг байх ёстой юм шиг эсвэл эсэргээрээ бүр хитрхи эрхлээл одоо бүр ингээд уйлд суугаал манипуляц хийгээл дуртай юмаа хийлгүүлэх гээл ингээд гэдэг нэг юм балансаа барьж чадахгүй байгаа юм санагдахгүй эмэгтэй хүн. Тэгээ яах гээд байгаа ч учраа болохгүй ингээд бүр ингээд тэнэгтцэн явж идэг хүмүүс байж идэг шүү дээ. Ингээд бүр яг найсандаа дургуур ихрээ өвшөд уйлчихдээ шүү дээ. Ингээл те нөхрөө тэгээл лүгэнд орохгүй шууд уйлчихдээ шүү. Тэгээл дугуулчихдээ шүү. Нулимсаараа найсандаа ярдیں۔ Ингээд ч юм уу ингээд тэр балансыг зохицуулж чадахгүй бас нэг энэ одоо яг юутай холбоотой гэдгийг тэр гормон юм уу дахиад тэр нэг сэтгэл зүй юу тэр хүүхэд настай бүгдээрээ л нөлөөлж байгаа ах л та. Саний яриагаар маш олон эмэгтэй хүмүүсийн доторхыг чи бүр илэрхийллээ. Яг л тийм баг. Би эрхэлж хизээч үзээгүй би эрхлэн гэж яаж мэдэхгүй байна гэд эмэгтэйчүүд болдог. Тэгээд энэний зүгээр цаад шалтгаан эмэгтэй хүний тэр уян зөөлөн байдлыг өдөөдөг зүйл эрэгтэй хүн байхгүй. Эрэгтэй хүн нэг дүрмтэй байдаг. Энэ яадаг вэ гэхээр эмэгтэй хүнд хизээж хатуу хандахсангүй. Яагаад тэр эмэгтэй хүстэй учраас. Гэтэл нөгөө мэдхгүйгээс болоод баахан ах нар ч гэх нөгөө дүүг алчих гээд эсвэл нөгөө аав нар ч харилцаа сайн үүсгэж чадахгүй эсвэл байхгүй ч юм уу ингээд байхад эмэгтэй хүн өөрийнхөө тэр эмэгтэйлэг орон зайгаа яаж эрэгтэй хүнд илэрхийлэх ёстойгоо угаасаа л мэдэхгүй гэсэн. Тэрийг нээж чадаагүй л гэсэн. Тэгээд нөгөө сэтгэл зүйн хувьд одоо яах ёстой? За ээжийг ингээ харсаж байгаа. Ээж нь эмэгтэйлэг биш зүгээр юм хатуу ширүүн байх юм бол ээжийнхаа дүрийг уулж авч байгаа. Ингээ харахад одоо эрэгтэй хүмүүсийн дүр төрх нь өөрт нь хандж байгаа хандлага нь хатуу юм байх ёстой гэх юм бол адилхан л эрэгтэйлэг байх ёстой юм гэж ойлгож байна. Гэхдээ эмэгтэйлэг байдлыг нөгөө эрхлэх өөрийнхөө байх тэр орон зайг за нас бий төрлөө нөгөө эрэгтэй хүмүүс дахиад нээх ёстой. Эмэгтэй хүн өөрөө цэцэг байхгүй. Услна зөөлхөн байна. Тэр эмэгтэй л учраас тэр эмэгтэйг эрхлүүлэх ёстой. Тэр гаднаа ширүүн ууртай тэр хүчтэй дүрэг гаргана л орж ирээд охиноо харлаа, эхнэрээ харлаа. Гэт ингээд толгоогоо бүхийгүүд эрхлүүлээд хушуугаа дивсэд ингээд тэнд нүг эмэгтэй хүн чинь ингээд эрхлээд тэ уян зөөлөн байдлаа ингээд мэдрүүлээд гэрийн тэр уур амьсгал зөөлөн л байх ёстой гэсэн. Гэтэл эрэгтэй хүн гэртээ орж ирчихэл. За одоо би чинь хүндлэгдэх ёстой. Чи ингэх ёстой, чи тэгэх ёстой гэж нөгөө ажлын нөхцөл байдлаараа эр хүн гэдгийг гэртээ мэдрэх гээд байгаа нь болоогүй байна. Эрэгтэй хүн гадаа очиж эрэгтэйгээ мэдрэх ёстой. Эрэгтэйлэг байдлаа гэр бүлээ хэрэг зөөлхөн байдлаар ингэж хайрлаж авч явчин гэдгээ одоо тодорхойлж хэр гэр бүлээ хамгаалж ин гэдгээрээ эрэгтэй хүн өөрөх эрэгтэйлэг шин чанараа мэдрэх ёстой гэдэг энэ маш том ойлголтыг эрэгтэй хүн болгон сонсоод хэрэгжүүлээсээ хизээж эр бэрэ гаргадаг, уура гаргадаг тэр хүн бол эмэгтэй хүүс биш шүү. Энийг ерөөсөө энэ хил хязгаараа бас ингээд татчих хэрэгтэй. Ингэх юм бол уун болчих гээд. Одоо хүмүүс нэг тийм нэг бүх юм аяг хурдан шийддэг нэг тийм стилд орчиж те. Нэг юм жоохон асуулт гарангуй шууд чат GPT-гээс асуугаал шууд онцлол тодорхойлол тэрний дагуу ингээл те ингээд цаг хугацаас үүх аяг дургу болсон юм шиг байна л та. Би өөрийгөө засахын тулд надад нэг 3 сард хоёрч хэрэгтэй. Би нэг жил ингэх юм байна биш те. Асар би завгүй айгу хурдан те нэг тип арга юу вэ гэл ингээд шууд тэгдэг те. Турах хамгийн хурдан турах арга юу вэ? Тураадаг юм хаана энэ гэдэг ч юм уу те. Тэрнтэй адилхан ер нь ингээд сэтгэл зүй тогтворгүй, тодорхойгүй нөхцөлд орсон хүн нэг юм гэрийн аргаар гэдэг шиг те. Өөрийгөө нэг залруулах, за нэг жоохон тайвшруулах ч юм уу, өөрийгөө нөхцөл байдлыг дүгнж сурахад нэг хэрэгтэй тийм аргууд байдгүй. Бага зөндөө бага. Одоо ингээд нөгөө цаг хугацааны хэмжилтийн хувьд тэргүү маш хурдан болцсон. Одоо бид нар ингээл жилээр юм төлөвлөдөг байсан бол ерөөсөө секундын дотор, дойлын дотор л гяс шийдвэр гаргах шаардлагатай юм орчин нийгэмд амьдарч байна. Тэгэхээр хүмүүсийн нөгөө төгшөр бол маш өндөр байгаа. Ерөөсөө гяс үр дүнгийн төлөө ерөөсөө ухаангүй зүтгэж байгаа. Тэгэхээр нөгөө цаг хугацааны ойлголтын хувьд сэтгэл ханамж багассан гэсэн. Яг одоо цагт хүн ингээд за би чинь байна шүү дээ гэдгээ мэдэрч те нөгөө 6 мэдрэхүүгээрээ бас ингэж таашаал авч иж хүн чи аз жаргалтай байх гэдэг сэтгэл ханамж авах гэдэг. Гэтэл тэр сэтгэл ханамж маань
үр дүн гялс тархаараа допамин ялгаруулах юу вэ? Намайг хурцтай хөгжүүлнэ гэдэг одоо бараг үхэхийн төлөө амьдраад байгаа юм хайшин тий. Ингээ харсан чинь цаг хугацаа 20 жилээр яварсан байх жишээ нь. Тэгэхээр энэ дэр одоо би бас бясалгалын багш. Тэгээд кундалини бясалгал хийдэг. Тэгээд энэ бясалгал гэдэг маань одоо хуучин ид шид байсан бол одоо ерөөсөг энгийн техник болсон байна. Яагаад тэгэхээр энэ нийгмийн хөгжилтэй холбоотой бясалгал бол одоо жирийн бидний амьдралын нэг хэсэг одоо болохоос үр аргагүй. Одоо эрүүл хоолтой байж эрүүл байна гэдэг шиг бясалгал бол хүн болгон хийж сураасаа гэж хүсэж байгаа юм. За бясалгалын хамгийн чухал техник маань хүнийг нөгөө одоо дутагтаад байгаа энэ яаруу санд руу амьдралд бол сэтгэл ханамжтай байх, өөрийгөө мэдрэх тэр агшин өгжиж тарих маань тайвширж идэг, өөрийгөө яг одоо цагт мэдэрч ингээд нэг баланслуулж өгдөг. Тэгэхээр энэ юу вэ гэхээр амьсгал. Тэгэхээр ингээд нэг сайхан гүнзгий амьсгаа аваа тайвширхад ингээд нэг гоё яадаг та. Тэгэхээр бид нар амьсгалахаа болцсон. Тэгэхээр энэ одоо хамгийн чухал арга маань бол бид нар нэг 6 секунд нэг сайхан гүнзгий амьсгаа аваад кицээрээ дүүр амьсгал аваад 6 секунд гаргахад л ерөөсөө асар их тайвшрал, асар их моментыг мэдэрч идэг. Тэгэхээр бүр их зүүх юм бол бясалгалыг та нар одоо тий бүгдээрээ сонирхоод бясалгалд ороод яг одоо цагт байна гэдэг маань одоо бясалгал хийж байхад ид шид ерөөсөө байхгүй. Би амьдралаа яг боддоор одоо байгаар мэдэрч хүлээж авах тэр агшинг бясалгал маань өөрөө өгч идэг учраас хүн болгон бясалгалд орох юм бол энэ хэцүү тасралтгүй урсж байгаа урсгал донд өөрийгөө алдахгүйгээр яг би одоо ямар хүн бэ гэдгээ нэг хаяаж гисэн тайвшраа бодох тэр нэг агшинг өгд юм уу да. Арх бол биш шүү, хар тамхи биш шүү тий. Тэр бол зүгээр л бодит байдлаас хүний түр зүр тасалж ингэж түр тайвшруулж байгаа юм шиг боловч дараах үр дагавар нь бол тарих нь маш муу. Тэгэхээр одоо бидрийг ганц ингэж гайг болгож үзвэл нь бол ерөөсөө бясалгал, амьсгалах, сайхан амьсгалаа тайвшир, орой унтахтай амьсгалаа аваад тайвшир. Яг одоо үзэж байгаа хүмүүс нэг сайхан гүнзгий амьсгаа аваад 3 удаа амьсгалаа гаргахад нэрээ тийш гэд булчингуу суларж явах хэрэгтэй. Тэгэхээр булчингаас сулна гэдэг маань нөгөө нэг олон дарамт, нөгөө нэг олон сэтгцийн хямралуудаас даван туулах одоо ганц арга байна да. Маа нэг үеэлгч нэг жоохон багт хэлжсэн. Тэр гэр өглөө босоод юу идэх үү? Тэр эрэгтэн ямар хувц өмсөд тэр хувцтайгаа ажил дээр очиод яаж үнэлүүлэх үү? Тэр өдөр тэр хүүхдийн сэтгэл санаа ямар байх вэ? Бүгдийг эмэгтэй хүн яг хариуцд юм аа тий. Тэр аяганд ямар хоол байх вэ? Тэр гэр бүлийн гидсэн өвтгөө өвтөхгүй тархалахгүй эмэгтэй хүний гарт байдаг учраас чи эмэгтэй хүний хувьд те ингээд зүгээр нэг хоол идэх тоогооч биш, зүгээр нэг гэрийн цэвэрлэгч биш. Чиний энэ тархин дотор байгаа зүйл чинь хасар өргөн байх ёстой шүү. Тийм учраас тэрийгээ илүү одоо хөгжүүлээрэй гэж хэлжсэн. Тэгээд яг тэр маань ингээд одоо ингээд заримдаа мартагдана өдөр болго өөрөө хөгжүүлэх гээл ингээд авахгүй штэ. Одоо ингээд эргээ харахаар бүр яалч бүр нийгмийн бүр асуудал болсон байна. Яг үнэ тий. За тэгэхээр маань нэвтрүүлэг төрөлцөн ирж те өөрийнхөө сурсан мэдсэн энэ олон газруудаас те мэдсэн сонирхсан ойлгосон бүх туршлагуудаа биднэрт ингээд нээлттэй хуваалцсан байна. Маш их баярлалаа. Тэгэхээр манай нэвтрүүлгийн хамтрагч юм байгууллага байдаг New Origin гэдэг. Тэгэд энэ маань омега 3. Нөгөөх нь болохоор хоол задлагч фермент аваа. Тэгээд би өөрөө ч одоо ойлголоо бас бясалгалын багш. Тэгэхээр яг гоё эрүүл хоолдог тийм хүн байна. Тэгэхээр яг гоё өөрт ч юм бас хэрэгтэй бүтээгдэхүүн хүн байх гэж бодож чинь эрүүлээ хийх гэсэн. За баярлалаа. Та бүхний өнөөдөр маргааш бүрт бид хамт орших болно. New Origin. Сэтгэл зүйн онцлогоо ойлгох нь өөрийгөө сул талаараа биш, давуу талаараа хөгжүүлэх эхлэл болно. Эмэгтэй хүн бүр өөрийгөө ойлгож, хайрлаж сурах хэрэгтэй. За, манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар New Origin брэнд хамтран ажиллалаа. За, дараагийн дугаараар дахин уулзлаа. Түр баярлалаа.